аймгийн нийт эмчнэр 2000 оноос хойш өдөө хүртэл дэлхийн эмчнэрийн өдрийг эрдэм шинжилгээний хурал спорт бүх төрлөөр бол ингээд тэмдэглэж ирсэн байдаг. Ер нь бол эмч гэдэг хүнийг бол өнөөдөр бол 3 сарын 30-ны өдөр бол талархах өдөр болов гэж миний хувьд бодож байна. Эмч маань ингээд ард иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй өглөө өрөөгөө тусламж үйлчлэгийг чанартай үзүүлэхийн төлөө өргөсөн тавгартай өмчөөр зүтгэж байгаа төрийн албан хаагчдыг нэг гэж үзэж байгаа. Ер нь 2021 оноос хойш хагас бие даасан байдалтай ингээд шийдсэнтэй холбоотойгоор алсын дуудлага гэдэг маань ингээд газраар одоо 1300 км газраар өчтөн тээвэрлэдэг. Ийм бас эрсдэлтэй хэцүү ийм тусламж үйлчлэгийг үзүүлэх болсон байдаг. Энэ яагаад вэ гэхээр нэг жолооч, нэг эмч өөр одоо туслах ямар нэгэн одоо үнэхээр ажилтнгүй нөхцөлд газраар одоо ийм олон километр олон цаг нойргүй, хуулгүй ингээд хүний төлөө тусламж үзүүлэх гэж яваад эмнэлгийн одоо ажилчид эмч жолооч нар ингээд эрсдэж байгаа. Эвч миний хувьд бол төлөй харамсаж байдаг. Тэгэхээр ер нь бол 3 сарын 31 одоо эмнэлгийн эмч ажилтны одоо нийгмийн асуудлыг шийдвэрлсэн одоо энэ газраар одоо ингээд явж байгаа тохиолдолд одоо эрүүл мэндийн байгууллагын ч гэсэн одоо нөгөө сэлгээ жолоочтой ганц эмч биш ганц эмчээ хажуу туслах сувлагчтай болвол одоо Монгол улс маань агарын тээвэр одоо нэстэг тэргээр одоо өчтөн тээвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж бодож байгаа. Ер нь тэгээд ажиллаа хийж яваад одоо саяхан нь бол Баянгонгор аймгийн эмч жолооч зурдаар ингээд өргөсөн тангаа өмчөөд биелүүлж яваад ингээд бурхны уранд заларсан Монголын одоо нийт эмнэлгийн эмч мэргэжилтнүүд бол харамсалж бас хэцүү байдалтай байгаа. Тэгээд өнөөдөр одоо ингээд баяраа тэмдэглэж байгаа Ус аймгийн одоо нийт одоо эрүүл мэндийн салбарын эмнэлгийн дээд мэргэжилтэнтэй одоо баярын мэд хүргэе. Та бүхэн ингээд эрүүлийг ард иргэдэд одоо тусламж үйлчлэгээр үзүүлж байгаа ч гэсэн өөрийн бие болон одоо өөрийн одоо ах дүү үр хүүхэд таны жилдээ одоо цаг заваа бас тодорхой хэмжээгээр зарцуулахыг бол ингээд тодорхой хэмжээгээр ингээд үр дүнтэй зарцуулах эрүүл амьдралын хэв маягийг гэртээ бас ингээд бүрдүүлэх эрүүл байхыг ингээд хүсэж байна. Монголын нийт ард түмэн байна одоо ингээд эмнэлгийн ажилчдыг бас ингээд цаг наргүй тэр хүмүүсийн ингээд баярын өдөрч бид нар эмнэлэг дээр ажиллаа хийгээл байж байгаа. Адилхан нь одоо хүн гэдэг жишгийг нь болгож эмнэлгийн одоо эмч ажилчид маань хүү юм аа бидэртэй адилхан хүү юм аа гэдгийг бас ойлгож хайрлаж бас хөндлөж байгаасаа гэж хүсмээр байна.